За Чехүүдийн хамгийн дуртай болон дургүй улсууд 2025. Социологийн судалгаагаар дагнсан үйл ажиллагаа эрхэлдэг Чехийн STEM гэдэг агентлагаас Чех улсын иргэд аль улсын иргэдийг хамгийн эргээр, аль улсыг хамгийн сөргөөр хардаг вэ гэдгийг тодорхойлох судалгааг жил бүр явуулдаг. За судалгаанд оролцогчид бусад улсыг 1-5 оноогоор үнэлдэг бөгөөд 1 гэсэн оноо нь хамгийн эрэг, 5 гэсэн оноо нь хамгийн сөрөг гэсэн утгыг агуулдаг. За энэ жилийн судалгаа хийхдээ 2025 оны 4-р сарын дундуур санал асуулга явуулсан юм байна. За энэ жилийн судалгааны үр дүн бол маш сонирхолтой, урд урдын жилүүдийнхээс нэлээд ялгаатай гарсан байлээ. Чехүүдийн хамгийн дуртай улсаар олон жилийн турш тодорсон. За тэдний хувьд бараг ах トゥ угийн барилдлагатай гэж болдог. Словак улс өнгөрсөн жил 1-р байраа Австри улсад алдсан бол энэ жил бүр 2-дугаар байр битгий хэл 10-дугаар байранд орсон байв. Яг уу. Тэгвэл энэ жил Словакийн оронд, Австрийн оронд 1-р байранд орсон улс нь ямар улс гэж та бүхэн бодож байна? Энэ бол Швейцар улс. За яагаад Словак улс ингэж бүр 10-дугаар байр хүртэл хойшилчвоо гэдгийг ингээд судлаад үзэхээр иргэдийн хоорондын тэр найрсаг харилцаа бол алдагдаагүй, ерөнхийдөө хിവэрэ байгаа. Энэ бол ер нь Словакт болсон улс төрийн өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа юм байна. Тодорхойлох юм бол 2023 оны намар Роберт Фицо Словакийн ерөнхий сайд болсон. За араас нь 2024 оны 100 Словакт ерөнхийлөгчийн сонгуул болоод Чехүүдийн дуртай Зузана Чапутова ерөнхийлөгчийн албанаасаа бууж оронд нь Петр Пелегрини ерөнхийлөгч болсон. За энэ бол маш том шалтгаан болсон юм байна. За ингээд ерөөсөө үнэлгээг 1 буюу 2 гэсэн эерэг үнэлгээгээр нь эренблээд харах юм бол ингэж харагдчихээн. 1-дүгээрт Швейцар хамгийн их эерэг үнэлгээ авсан байна. Тэгээд судалгаанд оролцогчдын 69% нь 1 юм уу 2 гэсэн үнэлгээ өгсөн байна. 2-дугаарт нь болохоор Австри, 3-т нь Канада, 4-т нь Итали, 5-т нь Польш, тэгээд Швед, Норвеги, Шинзланд, Дани, за тэгээ араас нь 10-т Словак орсон, 11-т Япон гэх мэтчлэн оржээ. За тэгвэл хамгийн дургүй улсууд нь юу вэ гэд харахаар за энэ бол яг зөвхөн эерэг үнэлгээгээр нь эренбэлсэн гэж байна шүү дээ. Дараа нь би та бүхэнд дундаж үнэлгээгээр нь эренбэлсэн чагсаалтыг харуулна. За эерэг үнэлгээ хамгийн бага авсан улс бол Палестин байна. За энд мэдээж бүх улсыг оролцуулаагүй, ер нь нарийн холбоо хамааралтай байдаг. За олон улсад янз бүрийн асуудал нэлийн дэгдэж байгаа ч гэдэг юм уу. Тийм улсуудыг л оруулсан байгаа. За эдгээр улсуудын дундаас хамгийн дургүй улс нь бол хамгийн бага эерэг үнэлгээтэй улс нь бол Палестин байна. Араас нь Орос, тэгээд Хятад, Турк. За тэгээд сонирхолтой нь Америкийн нэгдсэн улс сүүлээсээ 5-т орсон байна. За Америкийн нэгдсэн улс ер нь сүүл мушгсан улсууд руу ороод ирж байгаа нь бол шинэ ерөнхийлөгчтэй холбоотой гэж тайлбарласан байлээ. За тэгээд Израиль, Украин гэсэн улсууд оржээ. За одоо тэгвэл дунджаар нь харах юм бол за эхний улсууд бол ер нь дундаж оноогоороо дөрвжихтэй адилхан байр байгаа. Швейцар, Австри, Канада, Дани гэх мэтчлэн. За харин сүүлийн эдийн улсуудад жоохон өөрчлөлт орсон. Дундаж үнэлгээгээр хамгийн муу үзүүлэлттэй улс нь болохоор Орос байна. За тэгээд араас нь Палестин, Хятад, тэгээд Украин. Дундаж үнэлгээгээр болохоор Украин Ороос 4-т орсон байх шүү. Тэгээд Турк, Америк гэж орсон байна. За Орос Украинд ер нь бол хандах хандлага ерөнхийдөө л жоохон сөрөг тал руугаа байдаг. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ хоёр улсад хандах хандлага нь яаж өөрчлөгдсөнийг одоо харцгаая. 13 оноос ер нь нэг 20 21 он хүртэл бол Оросд Украинаас арай жоохон илүү дуртай байсан. Дуртай гэхэд арай хэцүүтэй. Украинд илүү дургүй байсан. За тэгээ ер нь 21 оны дундаас эхлээд Оросд илүү дургүй болоод за тэгээ 22 оны 2 сард Орос Украинад ахилсан шүү дээ. Яг тэрний дараахан болохоор Украинчуудад харьцангуй эерэг үнэлгээтэй болоод Оросуудад эсэргээрээ илүү дургүй болоод ирсэн. За энэ хандлага нь гэтээ цаг хугацааны явцад багаар ингээ өөрчлөгдөд одоо энэ хоёр улсад дургүй байдал нь илүү ойрхон болж ирж байгааг энэ графикаас харж болж байна. За судалгааны бас нэг сонирхолтой хэсэг нь дэлхийд нэр алдартай нэр нөлөө бүхий улс төрчдийг Чехүүд хэрхэн үнэлдэг тухайг харуулсан судалгаа байдаг. Өнгөрсөн жил энэ жагсаалтыг Словакийн өмнөх ерөнхийлөгч Зузана Чапутова тэргүүлж мөн өмнөх папалам Францис удалж ирсэн. За энэ жилийн жагсаалтыг нас бардаг папалам харин тэргүүлсэн байна. Гэхдээ энэ судалгааны санал асуулга яг папаламыг нас барахын өмнөхөн явагдсан билээ.
Тэгэхээр үүнд болохоор түүний нас орсон үйл явдал бол төдийлөн нөлөөлөөгүй гэсэн үг. За өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн эзлэх байр харьцангуй доошилсон. Өөрөөр хэлэх юм бол өмнөх ерөнхийлөгч Жо Байденд бол чекүүд арай нэг эрэг тал руугаа үнэлгээтэй байсан. Трампд бол өмнө нь 16-аас 20 оны хооронд ерөнхийлөгч байхад нь ч гэсэн энэ удаад ерөнхийлөгч болоход нь ч гэсэн ер нь л нэг жоохон сөрөг тал руугаа ханддсан байна. За дээрэс нь бас энэ удаагийн санал асуулга нь яг Трампыг нөгөө тарифын эхний удаагийн мэдээлэл хийсний дараахан болсон болохоор бас илүү сөрөг үнэлгээ өгсөн байх магадaltaй гэж хэлээ. За улс төрчдөд өгсөн үнэлгээний жагсаалтыг харахаар нэг хачирхалтай юм анзаарэгдэж байгаа. Энэ нь болохоор энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хамгийн сөрөг буюу 5 гэсэн үнэлгээг маш ихээр авсан байгаа. Хэрвээ энэ үнэлгээг нь яг ингээд дундчлаад харах юм бол Нарендра Моди яг сүүл маш их хар байгаа байхгүй юу? Гэхдээ энэ улс төрчдийг үнэлсэн жагсаалт болохоор тэгж дундаж оноогоор нь гаргадаггүй юм билээ. Зөвхөн нөгөө эерэг үнэлгээ хамгийн их баг гэдгээр нь эренбэлт юм байлээ. Би зүгээр ингээд дундажлаад бодоод үзсэн чинь болохоор хамгийн сүүлд нь Моди ороод тэгээ сүүлээс хоёрт нь Ши Жинпин ороод Путин болохоор сүүлээс 3-т орж байгаа байхгүй юу? Гэтэл яг эерэг үнэлгээнийх нь хувь хэмжээ гэх юм уу да тэрүүгээр нь үзэхээр хамгийн сүүлд нь Путин ороод тэгээ Моди ороод тэгээ 3-т нь Ши Жинпин. За тэгээд сүүлээсээ 4-т нь Дональд Трамп орсон байна. За тэгээд чехүүдийн хамгийн дуртай болон дургүй улсууд, улс төрчдийн талаарх мэдээлэл иймэрхүү байна.